хот үүсгэн байгуулагдсны түүх 40 жилийн он баярын үйл ажиллагааг нэгэн сайхан үйл явдлаар эхлүүлж байна. Баярын энэ сайхан өдөр аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийг бүтээч хөдөлмөрөөр нь тээж яваа нийт орхинчууд, эрдэнэчүүд та бүхэндээ Эрдэнэт хот байгуулагдсны түүх 40 жилийн он баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, түмэн олны маань цог золбоо сүлд хиймэр ямагт өөдрөг сайхан байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Анхаараарай. Арнжин зэсэн Эрдэнэт хотын төв амар сайдын тал байгаас Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагыг ерөнхийлөгчийн хамгийн газрын шагнадын тасгийн авдаг репрезент чадрагал таныг хөндөгдөнгөрөө. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дугаар 31 Төрийн ордон Улаанбаатар хот Орхон аймгийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг үндэслэн зарлиг болох нь Тулгуур төрийн 2225 жил Их Монгол улс байгуулагдсны 810 жил үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 105 жил ардын өсөлтийн 95 жил Эрдэнэт хот байгуулагдсны 40 жилийн өмнө тохиолдуулан уул уурхай эрдэс баялагын салбарт шин санаачлал гарган ажиллаж Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй нэмэр оруулж бүтээч нэмрийг цогцлохын төлөө мэрэгжил авьяас билгээ зориулан хөдөлмөрсөн Тус аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг өндөөрөөр өрнөлдөж Орхон аймгийг Сүхбаатарын одонгоор шагнан сугай. Зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн хэлбэгд орж жилийн ан эхэм хөдөлгөөний өдөр Орхон аймгийн тогонд Монгол төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга цагаан саяхан ардуулахад бидмэлсэн байна. Хадам мэнийг бүргээ. ертөнцийн чигэнд зэсингийн адартай Эрдэнэт хот, ёсон эрднийг ундраасан Эрдэнэт хот Сөдөг хэмэрн босоо цагаан хэмэртэй Эрдэнэт хот Сүхбаатарын одод Эрдэнэт хот Эрдэнэчүүд та бүхэндээ бэлгэрэд энэ цагаар Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгд орж утсаар баярын мэндчилгээг өргөн дэвшүүлэхэд бэлэн болсон байна. Эрдэнэт хот маань, эрдэнэчүүд маань Монгол төрийн хамгийн дээд
байгаа чин сэтгэлээсээ адуун баяр хүргье. Манай эрдэнэ хотод Монгол улсын 20 дугаар зууны хамгийн том бүтээн байгуулалт байгаа. Монгол улсын эдийн засаг нийгмийн амьдрал хамгийн чухал үүрэгтэй ийм хот байгаамаа. Энэ хотыг бүтээн байгуулахад залуу насаа зориулж явсан ахмадуудаа өнөөдөр энэ бүтээн байгуулалтанд оролцож эрдэнэ хотод амьдарч ажиллаж байгаа нийт ард иргэдтэй эрдэнэ хотын энэ тэгшүүн хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж төрөөс олгож байгаа энэ өндөр дээд шагналын эзэн болж явахыг хүсэн өрөөё. Та бүхэндээ баяр хүргье. Манай эрдэнэ хотод Монгол улсын хөгжлийн чүүрчээ болсон, Монгол улсын хөгжлийн ихэд найдвар болсон ийм хот байгаа. Эрдэнэтийг ийм болгоход олон газраас хүмүүс ирж байгууллаа. Манай хоёр орны найрамдал хамтын ажиллагааны бэлэгдэл болсон ийм сайхан бүтээн байгуулалт юм аа. Цаашид эрдэнэт маань Монголын үндэсний бүтээн байгуулалт, Монгол орны хөгжил дэвшлийг тодорхойлоход их хөв нэмэлт оролцоно гэдэг итгэж байна. Ингээд та бүхэндээ хамгийн сайн сайхныг дахин хүсэн өрөөё. Төрийн өндөр дээд шагнал хүртсэн явдал чин сэтгэлээсээ хадуун баяр хүргье. Та бүхэнтэйгээ удахгүй уулзахын өлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ дахин баяр хүргье. За баярлалаа. Энэ цогтөр Монгол улсын ерөнхийлөгчийн баярын мэдлэгээ хүрдээ. Монгол төрийн дээд шагналт Сүхбаатарын нотонтой эрдэнэчүүд та бүхэндээ баярын мэдлэгээ өргөн дэвшүүлнө хэмээн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ноён Цагаан таныг хөдөлгөмөрье. Эрхэм хүндэт охинчуудаа, эрдэнэчүүдээ, ахын дүүсээ, хүндэт зочдоо цэцгийн хур илбэгшиж хүмүүний сэтгэл тэнийсэн дэлгэр зууны энэ сайхан нардаг өдөр Охин аймгийн төв амар сайдын талбайгаас зон олон та бүхний амар мэндийг айлтхан мэдчилж сайн сайхны өрөөл өргөн дэвшүүлье. Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгдор зарилга гаргаж Охин аймгийн төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнасныг гавьяа зүтгэлийн эзэст нь ийхүү гардууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар олгосон Сүхбаатарын одон бол улс их орныхоо шин нэгэн түүхийг бүтээлсэн хүн бүрийн сэтгэл гэрэлтэх төрийн дээд хүндэтгэл юм аа. Энэхүү Сүхбаатарын одон бол Эрдэнэтийн овооны орд газрын геологийн эрэл хайгуул судалгаа шинжилгээний ажлыг хийсэн залуус эрдэмтэд геологчид 1970-аад оны эхэнд Эрдэнэтийн овоо хэмээх ус цагуурыг ажиглах станцад ажиллаж байсан ажилтнууд, цагуурчид, орхон гол дээр гүүр тавьсан инженер техникийн ажилтнууд, жолооч нар, Эрдэнэт үйлдвэр болон түүний дагалдах барилга байгууламж, Эрдэнэт хотын орон сууцны тогтворуудыг барьж байгуулсан архитекторууд, барилгачид, тус аймагт ажиллаж амьдарч байсан иргэд, үе үеийн удирдлагын байгуулсан гавьяа зүтгэл, осон олд амжилтыг өндөрөө үнэлж шагнасан, бас хойч үеийнхнийг улам их хөвс бүтээхийг өрөөж урам хайрлсан төрийн дээд шагнал юм аа. Эрхэм нөхдөө, уян дүүрэн Булган аймагт 1974 онд байгуулагдсан Эрдэнэт хороо 1975 онд улсын зэрэгэлтэй хот болж 1994 онд Орхон аймаг болгосон билээ. Анх 1600 өрх 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байсан бол өдгөө 26000 өрх 90 гаруй мянган хүн амтай их айл болсон байна. Энэ их айлыг Монгол улсын 4 зүг 8 зогсоос ирсэн олон мянган эрч хүчтэй тэмүүлэл дүүрэн залуус хөдөлмөрчд иргэд маань бүтээн босгосныг бидний түүх сайн мэднэ. Орхон аймаг 100-ны мандаа бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр хэмээх нэрийг салгаж ойлгох аргагүй юм аа.
уулын баяжуулах эрдэнэ төлөвлөлтөөр байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засаг үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Өдгөө Орхон аймаг дэд бүтцийн хувьд улсын хэмжээнд тэргүүлэх байр эзэлж аж үйлдвэрийн салбарт жилдээ 1.2 их 80 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутгийн төсвийн хувьд аймаг өөрөө бие дааж мөн улсын төсөвт 70 гаруй тэрбум төгрөгийг хөрөнгөлүүлж байна. Орхон аймагт хэдхэн хоногийн өмнө эрдэнэ төлөвлөрийн хөрөнгө оруулалтаар Японы хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Медифас онцлогын эмчилгээний төв үүдээ нээсэн билээ. Энэхүү эмнэлэг байгуулагчдаар Орхон аймаг төдийгүй Хангаан бүсийн хөвсгөл, Завхан, Булган, Дахан уул, Сэдэнг аймгийн иргэд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн чанартай үйлчлэг авах боломж бас бүрдэж байгааг хэлхийг хүсэж байна. Орхон аймаг аймагуудын өрсөлдөх чадварын судалгаагаар эдийн засгийн тамир тэглээ, засгийн үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үзүүлэлтээр аймагуудыг байн хошуучилж ирснийг онцлон тэмдэглэж байна. Гэвч ажил үйлдвэрийн түвшин эдийн засгийн төрөлжилтөөр хоогуур эренбэлэгдэж байна. Иймээс цаашид хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа солонгоруулах, ажлын байр бий болгох талаар аймгийн удирдлага санаачлахтаа бодлого боловсруулж эрчтэй ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Аймаг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж буй Тус аймгийн иргэдийн төлөөсөө хурлын дарга Мягмуу сүрэн, засаг дарга Дангаа сүрэн болон тэдний багийн нийт хамт олон орхончуудаа Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хуваасаа дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Сүхбаатарын нутагт Орхон аймагт шагнал ардуудынх эрхэм хөдөлгөөний ёсолтыг албагийн өндөрлүүлэн хэмээн Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэ хотын захирагч Ноён Дангаа сүрэн таныг өдөглөмөрье. Эрэгтэй эрхэм төстөө гадагтаа нараа өнөөдөр Орхон аймаг Эрдэнэ хотын төвөнд мөнхрөн үлдэх баяр хөмөч тохиолоо. Эрдэнэ хотын түүхт 40 жилийн ав тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Орхон аймаг Эрдэнэ хотыг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа. Энэхүү төрийн дээд шагнал бол Эрдэнэтийн 100 мянган ард иргэд, нийт байгууллага, аж ахуй нэгжүүд, илгээлтийн эзэд, анхаалагчид, ахмадууд, залуучууд, хүүхэд ахчууд болон үе үеийн бүтээлч хөдөлмөр, ажилтны зан чанар, улс орны нийгмийн эдгэрсгэнд хөгжилд оруулж байгаа хөдөлмөрийн сэтгэлийг өндөрөөл үнсэн шагнал бөгөөд цаашид Орхон аймаг Эрдэнэ хотоо улам хөгжүүлэхэд уран мөсөн хариуцлагатай хүндэлтэй ойлгох гэж баяртайгаар ойлгож байна. Та бүхэнд Эрдэнэ хот байгуулагчны 40 жилийн баярын халуун мэндийг хүргэж ажлын амжилт хүсье. Эрүүл үнхийг хүсье. Төрийн дээд ёслолын ажиллагаа үүгээр өндөрлөж байна. Та бүхэндээ аж аргал хүсье. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Та бүхэндээ эрүүл үнхийг хүсье. Өнөөдөр одоо манай Орхон аймаг 40 жилийнхаа айн баярыг тэмдэглэж баяртай сайхан өнгөрөөж байна. Энийг би бас баяртайгаар хүлээж авч байна. Хоёрдугаар манай аймаг одоо авчгаад би бас туйлыг баярлж байна. Ингээд та нөхдөд одоо эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээр өгөөд энэ дэрсэн хорон тоглорсон ард түмэндээ баярын мэнд хүргэж баяр хүргэе да. За манай Эрдэнэ хот яг ерөөсөө ажил амьдрал ах үед их сэргэж сайхан болж байгаа хот.
Ийм учраас ажил төрний өөдрөг явдаг. Ийм учраас Сүхбаатарын одон алсанд нь баяр хүргэе би өөрөө. Тэгэхээр Эрдэнэ хотыг Монголын төр засгаас маш их өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор шагалсан явдалд иргэн мэний хувьд бол их баяртай байна. Орхончуудаа энэ 40 жилийн баярын арга хэмжээний халуун мэндийг дэвшүүлж байна. Шинжлэлийн түүхээ алтан үсгээр үзгэлсэн Эрдэнэ товооны анхдагчид эдгээр эзэд эрдэнэчүүд та бүхэндээ төгд 40 жилийн цагтаа халуун баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Сүхбаатарын одонд Эрдэнэ хотын 40 жилийн шагнал гардуулах ёслол оролцсон эрхэм хүндэт зочид эрхэм хүндэт эрдэнэчүүд та бүхэндээ баярлалаа.